Энэ үрслэг суулгагч байна. Энэ өстой амар штэ. Хөрс рүү хийлээ те. Одоо энэ лүгөө үрслэгээ хийчихнэ. Помидор, үрцээ, хулуу те. Юу ч үж болно штэ. Тэгээд зоолоо пак гэд орлоо. Тэгээд дээш нь татаад авчдаг. Ингээл үлдэнэ. Энэ их амар. Хөдөлмөр хөнгөвчсөн. Ялангуяа одоо суугаад мөлхөөд ингэж ажиллах чинь бас удаан ажиллах чинь их төвөгтэй байдаг. Тэгээд энэ хөдөлмөрийг бол ингээд янз бүрийн багжаар хөнгөвчсөн байна. Энд 2 3 тийм төрлийнх байна. Энэ нь бүр юу юм бэлээ? Бүр ингийн механик ажиллагаатай. Хаана нөлөө? Энэ шүү дээ нараа. Ийм сүртэй юм байхгүй. Бараг эвдрээд ах юм байхгүй гэсэн үг шүү. Энэ лүгээ хийлээ. Үрслэгээгээ суулгалаа. Ингээл болоо. За тэгээд үнэн нь бол дунджаар нэг 50 мянга юм бэлээ. 30 мянгаас 70 мянган хооронд дунджаар 50 мянган төгрөгийн үнэтэй. За энд олон төрлийн гар багажнууд байна. Ургамал багцлагч. Одоо автоматар багцалдаг. Эндээ энэ лентээ хийцдэг. Тэгэл сонгон цэцгийн баглаа юу гэдгийг салаад навч дургамлуудыг ингээд багцлаад пат гээл багцалцдаг. Энэ их гоё. Одоо ялангуяа дэлгүүрт ногоогоо нийлүүлдэг хүмүүс, борлуулдаг хүмүүс бол ийм ургамал багцлагч авч болох юм байна. 50 мянган төгрөгийн үнэтэй юм. За энэ юу вэ? Энэ нөгөө нэг хараа шидэт хумс байна шүү дээ. Энэ их гоё шүү дээ. Ингээд эрхэн уруундаа хийчихэл пат гэл авчиад яваад байдаг. Энэ таналт хийхэд их ашигладаг. Нөгөө суг салааг түүхэд. За ийм гар багажнууд байна. Ийм олон төрлийн шил байна. 1400 ингээд өөрөө ирээд арзмаарыг авчиж болох юм. Хамгийн гол нь нөгөө шинэ яарлаггүй шилнүүд байна. Шинэ тагтай бас. Модны залгаас хийхэд ашигладаг. Ийм хайч байна. За тэгээд дотроо ийм юугаа хэмжээгийн диаметрийн солиод яачиж болдог. Ийм багж байна бас. За энд бас нэг сонирхолтой аксессуар буюу одоо эд анги байсан. Юу вэ гэхээр угоолнокн дээр ингээ гүйж идэг. Одоо угоолнокч ингэдээс харцлаа гэхэд тэгээ за ингээд өлөх чинь те. Тэгээд энд нь болохоор юу тогтоож болох вэ гэхээр шалаанг байж болно, тогны утас байж болно те. Агаар төлөгчөд газраар хөглөрөөд идэггүй. Тэгээд энэ нь ингээд гүгээд их хөгдөд агаар төлөгчдөг. Ийм гоё аксессуар байна. За энэ өвдгөвч байна. Ердөө л 5000. Одоо яг тариалт үеийг мөлхөж өгнө шүү дээ. За энд нэг сонирхолтой багж байна. Энэ бол маш олон төрлийн үрлэгч луун байж болно. Энэ хошууныхаа арзмаарыг сонгочдөг. Тэгэл дараад явчих штэ. За гар хадуур харагдаж байна. Энд амар багж те. Энэ бол хүүтэн шиг шүү. За энэ бас нөгөө жижиг суулгацуудыг яхад биднээс нэг хатгаал явдаг штэ те. Тэгэхэд бол энэгээр ингээ хатгацдаг. Бас л өхний хөдөлмөрийг хөнгөвчсөн ийм сонгон мөнгө суулгах гэдэг. Айгуу зүгээр байдаг. Энд өстөө нэг айгуу гоё юм биш штэ. Яг өнгөрөх чинь штэ энэ хараа. Хуцлагын тор байдаг штэ, хар тор. Тэрийг хавчаад пад гээд хавчаад энэгээрээ чангалцдаг. Бид нар чинь нэг ингээд цоолж жоод хөлөмжний татлагаар ингээд зангидаал тэгэл татдаг штэ. Тэгэл удаагүй нөгөөх нь 2 жилийн дараа сэт төсрөөл урагдаал те. Тихгүй энэ бол зүгээр ингээд гоё хавчуулцдаг. Тэгээ эндээ араасаа чангалагчтай. Эндээс ханаас чамаагүй чинь ингээл татаад тавьчихна. Тэр дотроо энэ бүр гоё. Хамгийн гоё. Шилбэл эндээ ийм юутай тороос гүөх замтайг ховлтой гэсэн үг те. Тэгээд энэгээр ингэж авчаад тэгээд халуун өдөр бол одоо тороосон дээр тавьсан хар тороо гүйлгээд сүйдрэлчин те. Бүрхэг өдрүүдэд бол хар тороо нээгээд ургамлд одоо гэрлийн хүртээмжийг өсгөд өгчдөг байна. Энэ өстой амар гоё. Энэгээр маш олон юмд ашиглаж болно. Одоо жишээлбэл бид нэр тор сүйдрөвчий чинь заавал ургамлд ашиглаад байхгүй штэ. Гадаа өөрсдийнхөө лагерын байшин дээр хөөрхөн сүйдрөвч татаад сууж болно. Энийг ашиглаад. За энэ бас олон төрлийн гар үрлэгчнүүд байна. Бас л ингээл маш жижигхэн те сонгон, бууцаа, юуцаа, салаат навчны үрийг хийгээд так гэж хатгаад явчихна. Энэ бас олон төрлийн арзмаатай гар үрлэгч байна. Өстой маш олон төрлийн цэцгийн савнууд байна. Над чиг одоо балкон дээр помидор тарьдаг хүнд бол бас
анхаарал татчихаараа энэ минь бол гоё сав биш үү. Хүлэмжийн агаарын чигшил үзэгч, температур үзэгч бас pH метрүүд байна. Хүчин шүлтгийг үзэгч. За энэ болохоор варины шилний тагийг чангалагч. Энэ айгуу гоё. Нөгөө бид нар чинь ингээл нойтон гараараа халуун имийг ингээл хүрэхэд хэцүү байдаг шүү дээ, тэ. Тэгэх юм бол энэгээр хавчаал гээл эргүүлэл явчихна. Эндээ ийм эрзэнтэй гулгаж халтэрдэг ийм гоё багж байна. За энд болохоор вентилятор сэнснүүд байна. Хүлэмжийн агаарыг ялангуяа өвлийн хүлэмжийг те агаарын чигшлийг гаргах хит хаалтыг зохицуулахад одоо ашигладаг. Жишээлбэл энийг уншиж үзье л да. Цагт 600-аас 940 м куб агаарыг одоо сорох хүчин чадалтай байна. Тэгэд хамгийн сонирхолтой нь 180 ваттын чадалтай хөдөлгөөр. Ийм жижиг мөртлөө. Оо энэ хараа. Энэ тороос чангалагч байна шүү дээ. Тэгээ хараа үл буцах. Ингээд пад гэд эргүүлээд одоо тороос суларчаад идэг шүү дээ, тэ. Ялангуяа хүлэмжинд ашигладаг янз бүрийн утаснууд халдаа сулаад сундаг. Тэрийг бол ингээд чангалж болно. Эсвэл хит чангалагч байж болно. Зүгээр хашаанда энийг нэг газар боогод бэхэлчих нь шүү дээ. Тэгээ энэ лүгөө хичээ орууллаа. Тэгин ингээд чангалагчдаг. Энэ юу вэ гэхээр хөнгөн цагаан голтой. Тэгээд ямар нэгэн ургамлын хажууд ингээд зоочдөг. Тэгээ өсөлтөнд нь нөлөөлдөг. Нөгөө нэмэх хасах яоныг цуглуулдаг гэдэг бас яг аль нь яадаг юм бөө мэд. Гэтэл ийм ургалтыг түргсгдэг. Ийм сонирхолтой одоо баг харахад бол итгэхмээргүй байгаа байхгүй юу? Ийм яаж ургамлын ургалтыг түргсгдэг гэмээр. Гэсэн мөртлөө түргсгдэг ийм сонирхолтой багаж гэх юм уу одоо юу гэх ийм зүйл байна. Энэ хит цутас байна. Энэ бол бүр маш бага хэмжээтэй байдаг. За энэ төрөл бүрийн хүлэмжийн скотчнууд байна. Одоо миний хайртай скотчны нэг таналт хийдэг хайч байна. Гар багажнууд байна. За хавтан тоонгууд төрөл бүрээр байх шиг байна. Сонгон те одоо бүр ийм жижиг нүхтэй байна. Тэрнээс том ч байна. За энэгээр юу байгаа? Энийг манайхаа их асуугаад идэг штэ. Энэ юу вэ гэж? Энэ нөгөө нэг боорын хүчил, гербицид, пестицид те янз бүрийн ургамал хамгааллын божис навчаар дамжуулж өгдөг бордоог бас энэгээр цацдаг. Энэ 3 литртэй 30,000 төгрөгийн үнэтэй байна. Автомакс гэж нэрлэдэг. Энийг зарим нь бас орчин үеийн батарейтай үүрээд явдаг. Тэгээл цацаад явж идэг. Энд айгүй бол байгаа да энэ минь хараа. Энэ вэ шүү дээ. За энд юу байна? За энэ янз бүрийн нөгөө хүлэмжийн турба холбогч тийм аксессуарууд эд ангууд байна. Нэрс жимс түүхч байна. Савар гэж ярьдаг шүү дээ, жимсний савар. Ийм хуунцар. Тэгээд энэ дотроо бас юутай юм хөөрхөн хаалгатай. Одоо түүсэн жимсэнд буцаж ундаггүй. Ийм хаалгатай. Энэ хоонгуудад янз бүрийн аризмаартай хоонгуудад зориулсан өрлөгч байна. Энэ өстө амар амар шүү дээ. Манайхаа ажлыг. За ингээд яхаар идлүү чи нэг үр ингээд дотор нь энэ нүх болгонд ороод ингээд тогтчихин те. Тэгэнгүүтээ энийг тап гэд хажуу тийш шилжүүлэхээр нөхрөөгөө шилжүүлэхээр үр нь яг ингээд юун дээр ундаг. Энэ нүхэн дээр одоо шилбэл ингэж хийж байгаа л үрээ ингэж тараагаад яхаар энэ лүү чи нэг л үр орно те. 1 2 үр орно. Тэгэл энийг хөдөлгөөл яхад бол доошоогоо үр нь пад бод гэж унцдаг. Энэ өстой амар шүү. Оо энэ хараа ханы хоовн биш үү? Одоо жишээлбэл хашаандаа ингээд гоё цэцэг янз бүрийн юм тариг гэх юм бол энийг ингээд хан дээр өлгөчнө. Тэгэл энэ дотор нь ботхдоо цэцэг үүд юм уу, те ногоо үүд юм уу тэдрийг хийгээд ингээд ургуулдаг. За энэ төрөл бүрийн холбогчуд байна. Том шаланкны пи хоолооны гэж ярьдаг. За энд бас үрслүүлэгч байна. Дотроо ингээд температурыг бас тодорхой хэмжээнд, чигшлийг тодорхой хэмжээнд барьж идэг ийм хөөрхөн жижигхэн. Энийг макрогринд ашиглуулах тохиромжтой одоо тасалгаанд макрогриныг чинь нэг 4-6 хоногийн дотор ургуулаад идэх үүрэгтэй шүү дээ. Тэгээ энэ бол яг зориултынх нь. Одоо бид нар чинь нөгөө нэг тооны саунд нэг карант гаргамаар байдаг те. Карантны эсвэл эвдэрдэг тэр мөрийг чи одоо эднэрээр сольж болно. Эвдэрхий карант. Одоо энэ жижиг нь байна. Ерөөсөө энийхэн диаметрээр сүндрүүхээр цоолол хатгалаа доторд нь гараа хийгээд энийг эргүүллээ. Тэгэл карант
дотор мэрзэн жиргэвчтэй. Энэ бүр төрөл бүрээрээ байна. Яан зүр хараа. Эсвэл одоо жишээлбэл хунцар том савнд хийгээд эндээ шаланка ягаад услгааны систем болгож болно. Ингээл нэг чинь эндээ шаланка зоочин. Тэгэл услгааны систем холбочихно. Энийг хараа. Энэ бас гоё штэ. Айгүй нөгөө бид нар тасалгаанда мод тарьдаг штэ том савнд. Тэгээ нааш чаас зөөх гэхээр нэг бас тий нуруу туруу өвдөж гээд асуудалтай байдаг бол энэ доороо дугуйтай нааш чаас нь хөдөлгөөд зөөгöd байдаг юм. За энд пи хоолоонууд тий уян шаланкны хаалт байна. Пи хоолооны бас хаалтууд, холбогчууд болон салаалагчуд байна. За энд нэг сонирхолтой зүйлээр энэ бол туслын системийн шүүлтүр. Энэ тэгээд 15,000 төгрөг үнэтэй юм байна. Ер нь үстэй манайхаа 6-20-ын хөлөмжөнд бүтэн услгааны систем зоохот хэдэн төгрөгийн зардал гардаг гэж ердөө 100,000 төгрөг. Тэгэл та автоматар услаа. Мотор зоогоод мотор энэ бол өөр хөтөө байдаг багш. Яг дотор систем нь те тэр уян шаланк балаг бүх юмнууд нь ороод нэг бүхэл бүтэн 6-20-ын хөлөмжийг услгааны системтэй болгоход 100,000 төгрөг ордог гэсэн. За энэ бас их гоё насаатг. Одоо эндээ шаланка зоочно. Тэгээ дээрээс нь хийлээ. Ялангуяа нөгөө талбайга те зүлгээ услыг гэвэл одоо энэ их гоё үзэмжтэй байдаг. Ингээд 3 хөлөөр нь зоолоо. Тэгээд эн чинь ингээд сак гэд талбайг усалж идэг. Энэ бүх төрлийн шаланкийг нөгөө нэг цоологч. Эрдмээр янз бүр юм байна. Энэ бол бүр аюулгүй хараа. Бид нар ч одоо энийг цоологч нэг гар хуруугаа нэг татгачих гэдэг аюу хэцүү идэг шүү дээ, тэ. Тэгэхэд энэ бол шаланка эндээ ингэж хийж байгаа л энэгээрээ эргүүлээл цоолчихно. Аваар багтай. Энийг өштэй. Одоо жишээлбэл нөхгүй шаланкан дээр 2 метрийн зайтай бол 2 метр, 3 метрийн зайтай бол 3 метрийн зайтай ингэж хийчихнэ. Тэгэд яг нөгөө модоо туслын системээр усалж болдог. Цагт биш үү? 16 литр ус тусдаг. Ийм энэ бас төстэй ижилхэн. Тэгэд үнэн нь ердөө 400. Мэдээж гол шаланк явна. Тэгээд салаалагч орж ирнэ. Тэгэл ингээд модоо автоматжуулж услгаатай болгож болох нь байна. Ялангуяа одоо манайхан хашаанда их хэмжээний жимсний мод тариалсан бол услгааг бас иймэрхүү аргаар автоматжуулалтаар шийдэж болохоор байна шүү. Ингээл одоо жишээлбэл энэ хараа эндээ шалака зоочол нөгөө усалдаг штэ тий. Зарим хүмүүс чинь ингээд гоё халуун өдөр ингээд услах дуртай байдаг штэ тий мод зүлгээ. Тэгэх юм бол энэ бас юм олон төрлийн олон цацруулагчтай гоё стресс тайлж өгдөг штэ иймэрхүү сүршүүрүүд. За энэгээр юу вэ? Вау энэ хараа. Ингээд төгжигч чинь. Энэ одоо жишээ нь хашаанда ингээд талбай услага хийдэг хүмүүст бол их гоё. Буцаагаад авлаа хоп гэл хураачна. Одоо шалангач нь нар үзэхээр энийг амархан муучдаг шүү дээ. Ямар ч сайн шаланг те. Тэгэд энийг бол ингээд гаргаад энэ бол 10 метртэй нь хэд 260 мянга гэж байна. Тэгэд эндээ хошуугаа солиод жишээлбэл ийм хошуу хийчих жил. Тэгээ усалчаад буцаагаад хураачдаг. Тэгэхээр нэгдүгээр зай талбай бага эзэл нь хоёрдугаарт шаланхны насжилт айгу уртсчдаг. Энэ нэг гоё юм явж штт. Энэ юу вэ гэж булан тойруулагч шаланхны. Жишээлбэл бид нэр одоо саяны энэ шаланхны тухайд ярил л да. Ингээд усалж байгаад игнэ мөрөө сольдог штэ те. Тэр үед чинь нөгөө энийг татгаар чинь заавал нэг буланд нь ингээд нэг хүн байгаад өргөж мөргөөд бусд ногоогоо хэдчих гад идэг штэ те. Шаланка чирээд тэгхгүйгээр энийг игнэнийхээ төгсгөл зоочдөг. Тэгээд шаланка тойруулаад эн чинь ингээ эргээл үйж гин гэсэн үг. Доошоо унахгүй мөртлөө ингээ эргээд тэгэл нэг игнэ тойрж гараад энэгээр услаад явчихдаг. Ийм гоё юм байна. За эдний гялгар уутнууд бол ер нь бол Монголд ер нь батлагдсан. 5 жил ашиглаж болно. Солонгос гялгар уутнаас ерөөсө дутаад байх юм байхгүй. Яагаад тэгэхээр зузаан байдаг аахгүй. 1.5 микрометрийн зузаантай. Энэ их гоё штэ. Одоо хараа. Нөгөө шаланки чинь ингээд салгаж аваад ингээл яах чинь одоо ингээд баахан юм тайлал нэг зовлонтой байдаг штэ тий. Энэ бол ерөөсөө тийм байхгүй. Энэгээр нь хоп эргүүлээ татлаа буцаагаад хийлээ солиод өөр газар услаа ийм хурд. Ерөөсөө л 5 секундын ажил шаланкийг холбоход түлхүүрнүүд байна. Энэ бол одоо жишээлбэл
зөвхөн энэ арзмаар л таардаг. Өөр ингэсэн хэмжээтэй түлхүүр байгаа. Энэ их гоё. Энэ амар хараа. Ингэдэг байхгүй. За ингэ байлаа гэж бодоход. Хоп гэд татаад. Ингээд авчирлаа те. Тэнгүүтээ ингэж чангаллаа, эргүүллээ гэл универсал тайлагч байна, чангалагч тайлагч. За одоо энэ бол бас хатуу холооны төгсгөлийн таг байна. Уян шаланкыг бас ингээд төгсгөвч байна шүү дээ те. Манайхан чи ингээд хамгийн сүүлд ингээд бадж бодож жагаад нэг хатуу төмрөөр орож газар руу гацалсан байдаг шүү дээ. Энэ бол яг гоё зориултын төгсгөвч. За энэгээр ингээд төгсөглөө. Ингээд дуусна шүү дээ те. Тэгэнгүүтээ энд нь гац зоогоод ингээд гоё татаа чангалаад туслан системээр шилбэл ингээд татаад тавьчихдаг 88 За энэ бас нэг төрлийн төгсгөвч байна. Хавчаал эндээ төгсгөлөө хийлээ. Хавчлаа ингээд дуусаа. Ингээд зангидаад яагаад тахгүй. Энэ бас хараа. Энэ харагдаж байна уу? Энэ юу вэ гэхээр нөгөө цоронхойг уян шаланкны туслан системний цоронхойг бөглөдөг нөхөс. За ингээд өстө хурж болвол нэрээ янз янзаараа байна. Энэ минь одоо нөгөө бууц үтс мөрцийг хамгах ёстой. Амар гоё шүү дээ. Ийм жижиг юмар яаж яхаар энэс чинь бараг 5 дахин их ажлын бүртэмжтэй. Үртэс, хөрзөн, бууц гэл. За ингээд төрөл бүрийн шалаатны холбогчуд байна энэ хараа. Хатуу хоолой шилжүүлэгч, гуравлагч гээл төрөл бүрийн арзмаар арай. Тэгээд хамгийн гоё нь шүү дээ энэ бол 2500 төгрөгийн үт. Энэ бол 3000 төгрөгийн үт. За ингээд янз бүрийн уян шаланкнууд байна. Диаметр нь энэ нэг боодол нь байж тээ 49000. 25 шаланк байна. 0.2 мм-ийн зузаан хантан байна. Тэгээд 200 м. Миний нөгөө хилээд байгаа юм чинь байж тээ. Энэ хараа. 5G Wi-Fi гэж байгаа үз. Энийг ноцостойгоо холбочих байхгүй юу? Тэгээд аппликейшнтэй гар утсаараа аппликейшнтэй татаад тэгэл та дуртай цагтаа усалж болно. Хаанаас ч усалж болно. Одоо та Америкт байж явах юм бол аппликейшнээр ороод хашааныхаа ногоог усалж байна. Ерөөсөө асуудал واخгүй. Хамгийн гол нь нөгөө нөөцийн сав маань устаа авах хэрэгтэй. Ийм гоё юу вэ? 445 мянга гэдэг юм байна. Тэгээ бүхэл бүтэн системийг та усалж болно шүү дээ нүгээр. За энд бас нэг сонирхолтой юм байсан. Энийг энэ жил ер нь би яг одоо авч яваад туршиж үзнэ өөрийнхөө талбай дээр. Гэрээсээ услаал, өвсгөлөөс эрдэнтийн ногоог услаал. За энэ бас их гоё. Энэ хараа. Энэ яадаг вэ гэхээр удирдлагатай арзитг. Бас таймертай өөрөө цаг тохируулж болно. Тэгээд биш дээ. Одоо жишээлбэл энэ байна. Бид нэр ингээд хашаанда ганцаараа байгаа үед услага хийх үед чинь моторн дээр нэг хүн заавал очих гээд байдаг. Өөрөө 200 м-ийн цаана очичоод байдаг те. Тэгэд нэг хүн зогсоочвол асаагаараа, унтраагаараа гэж хашгираад идэг штэ. Энэ бол тийм байхгүй. Пад удирдлагаараа дараал зогсоно ганцаархна. Амар гоё. Тэгээд 177 мянган төгрөгийн үнэтэй. Моторныхоо уртал тавьчихдаг байхгүй. Залгуурн дээр. Тэгэл мотороо унтрааж асааж байгаа гэсэн үг алсаас. За энэ бас их гоё. Усны нацаасны одоо левел төвшинг мэдэрч өөрөө унтарч асдаг. Энэ дотроо датчигнууд нь гэдэг юм бэл. Энэ эднийг дүрээ орхичихно гэсэн үг. Тэгэл одоо ноцоос бол усны төвшин хаана очинд тэнд очиод унтарч. Тэгэд маш олон тохиргоотой юм билээ. Одоо олон төрлөөр ашиглаж болдог бас удирдлагатай. Бас нэг төрлийн шүршигч байна. Хөрсөн дээр тавьчихдаг. За энд амар олон төрлийн хомоочг байна. Тэгээ хараа бараг задгаа мөнгөний үнэтэй. Одоо 1000 төгрөгнөөс доош үнэтэй бараа бүтээгдэхүүн Монголд байдаг юм уу? Тэгэх чинь хараа 700 төгрөг, 600 төгрөг, 600 төгрөг, 500 бүр хараа 300 тэр 200 төгрөгийн тэр янз бүрийн юм байна. Нарлаг хөлөмж дэлгүүр маань сайхан өргөцсөн байна. Нарлаг хөлөмж дэлгүүрийн одоо ардагуул Баваржаа хоёр бол сайхан найрсаг зантай залуучууд байгаа. Одоо аливаа ямиг бүтээж хий гэсэн сэтгэлтэй те. Та хаанаас ч гэсэн Монгол орны хаанаас ч гэсэн авсан одоо нарлаг хөлөмжийн хамт олон бол таны бараа бүтээгдэхүүнийг хүссэн газар нь одоо орон нутгийн унаанд нь тавьж өгдөг ч юм уу те. Ингээд аль болох бүтээх болгоё гэсэн сэтгэлтэй залуучууд байдаг.